дөргийн зөвштэй ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Надтай хамт студиуд Номын Эрдэнэ Совднаар ажиллаж байна. Өглөөний мэнд. Тэгэхээр бид өнөөдрийн ажлын хөтөлбөрөөрөө дэлхийд болж байгаа геополитикийн асуудлууд болон хөрөнгийн зах зээл технологийн салбартай холбоотой цоошин мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр бидэнтэй хамт байгаарай. Тэгэхээр яг одоо олон анхааралд нэг асуудал байна. Тэр бол мэдээж Ираны дайнтай холбоотой. Тэгэхээр Ираны дайны талаар нэг шинэ мэдээлэл гарсан байгаа. Тодорхойлбол бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх энхийн хилцээрийн төслийг Израиль болон холбоотой орнуудад танилцуулж эхэлсэн байгаа. Гэвч нөхцөл байдал бол маш тогтворгүй. Хэвээр байсаар байна. Тэгээд талууд гал зогсох хилцээрээс ухрах эрсдэл бас өндөр байна. Буюу одоо эргээд дайнд дэгдэж үргэлжилж магадгүй ийм нөхцөл байдалтай байна. Хилцээрийн төслийн гол залтууд юу байсан бэ гэхлээр Ормозын хоол мэдээж энэ тэргүй үнийг бичигдэж байна. Тус хоолойг олон улсын худалдааны хөлөг онгоцуудад нээлттэй болгох. Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны бомбуудад тогтоосон тэнгисийн цэргийн бүсэлтийг зогсоох. Ираны одоо зарцаагдсан байгаа тэр 12 тэрбум Америк долларын хөрөнгийг нь суллаж өгөх. Хилцээр хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүйн талаар хэлэлцээд эхлүүлэх гэх мэтчлэн иймэрхүү гол заалтуудыг оруулсан байгаа. Гол зөрчилдөөн болон саад бэрхшээлүүд юу байгаа вэ гэвэл мэдээж манай Дональд Трампын байр суурь байна. Ерөнхийлөгч Дональд Трамп бид сайн хилцээр хийж чадах ч хэрэг энэ нь агуу хилцээр болж чадахгүй бол бид ажиллаа дуусгах буюу одоо цэргийн ажиллагаа үргэлжлүүлэх болно хэмээн хатуу анхааруулсан. Бүр яриандаа одоо дэлбэлнэ гэдэг үгийг хүртэл одоо хэлсэн байгаа. Тэгэхээр өмнө нь бол энэ дээр нэг алдаж нэг нэр хэлж ийсэн. Үүнтэй ижилхэн шинжээчд бас Оманыг одоо андуурч хэлүү гэсэн бас ийм одоо таамаглууд гараад байгаа боловч үүн дээр бол яг зорж хэлсэн байсан. Тэгэхээр бас нөхцөл байдал нэлээд хурцтаж байна. Тэгэхээр Израилийн талаас бас эсэргүүцэл байгаа. Израиль улс энэхүү гэрээний төгсгөл дургуйстай илэрхийлж байгаа. Учир нь гэрээнд Ираны цөмийн зэвсгийн талаар тодорхой хатуу амлалт ороогүй. Зөвхөн дараа хэлэлцгээр хойшлуулсан байгаа нь бол аюултай гэж үзэж байгаа. Мөн Оманы асуудал байгаа. Трамп Оманыг Ирантай хамтран Ормозын хоолойг хянах гэж оролдож байгааг нь шүүмжилж, хэрэг Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхлыг зөрчил одоо хатуу арга хэмжээ авах бол мэдэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бол мэдээж зах зээлд хөдөлгөөн орж байна. Тэгээд энэ талаар манай ойлоо үргэлжлүүлж ярих баг. Мөргөлдөөн болон хилцээрийн тодорхой байдлын улмаас бол дэлхийн зах зээл дээр шатгууны үн өсөж байгаа. Персийн болон Чинээр пуужингийн цохилтууд хийх магадлал бас өндөр байгаа. Энэ бол мэдээж хөрөнгө оруулагчдыг одоо түгшээж байгаа мэдээлэл байна. Тэгээд 4-р сараас хойш тогтоосон гал зогсох хилцээр бол яг энэ цаг мөчид бол маш эмзэг нөхцөл байдалтай. Тэгээд цагаан ордон дипломат замыг одоо илүү үзэж байгаа гэсэн цэргийн хүч хэрэглэх хөлбөрийг бол одоо сонголт бол хэвээр байлгасаар байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсын дотоод иргэн яам болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлж байгаагаар хилцээр дахиж гарч байгаа боловч ойрын хэдэн цаг өдрүүдэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон байгаа. Тэгэхээр бид яг одоо болж байгаа энэ нөхцөл байдлыг бол их анхааралтай ажиглах шаардлагатай. Тэгэхээр фронтод ер нь яг юу болж байгаа талаар манай сувдаа илүү хөрөнгө мэдээлэх байх. Тэгэхээр Монгол улсын цагаар ерөөхдөө 5 сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд ерөөхдөө Иран болохоор Кувейт руу пластикийн пуужинг бол хараад байна. Тэгэхээр уг пуужинг ерөөхдөө Кувейтийн цэргийн хүчнүүд амжилттай таслан зогсоосон гэдэг бол мэдээлсэн байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын ерөөхдөө төв командлал үүнийг аимшигт одоо ерөөхдөө гал зогсоолын зөрчил хэмээн бол тодорхойлсон бөгөөд пуужинг Кувейтийн хүчнүүд харин дроныг Америкийн нэгдсэн улсын хүчнүүд тус таслан зогсоосон гэдэг бол баталгаажуулаад байна. Тэгэхээр мөн пуужинг харуулахаас хэдэн цагийн өмнө Иран болохоор Ормозын хоолой орчим 5 ширхэг нэг удаагийн одоо товтлогооны дрон харавсан бөгөөд одоо бүгдийг нь ерөөд Америкийн нэгдсэн улсын хүчнүүд бол таслан зогсоосон бол мэдэгдээд байна. Тэгэхээр үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын хүчнүүд ерөөд Ираны одоо Бандар Аббас гэдэг нэртэй хотын одоо дроны газрын удирдлагын төвөөс 6 дахь дроныг харавхаас өрчлөн сэргийлсэн ийм мэдээлэл бас илэрхийлээд байгаа юм. Тэгэхээр Кувейтийн ерөөдөө гадаад харилцааны яамнаас товтлогоог болохоор Кувейтийн нутаг дэвсгэрт хийсэн гэмт хэргийн халдлага хэмээн ерөөдөө хүчтэй буруутгах байгаа. Тэгэхээр үүнээсээ үүдэж ерөөдөө энхийн хилцээрийг ерөөдөө эвдэж гинэ гэдэг бас онцлоод байна гэсэн үг. Харин Америкийн нэгдсэн улсын ерөөдөө гадаад хэргийн сайд Марко Рубио гал зогсоол үргэлжилж байна гэдгийг батлан томоохон цэргийн ажиллагаа дахин хүсэхгүй байгаагаа ерөөдөө байр суурийг бол засгийн газарт бол хадгалж илэрхийлээд байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал зах зээл дээр яаж нөлөөлөх байгааг манай хэлээд өгөөч. Тэгэхээр яг энэ одоо хилцээр явж байгаа үед ийм юм босноо тун харамсалтай байна л да. Одоо юу гэдэг яг ялангуяа энэ хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээжсэн хүлээлт бол зах зээлүүд төр маш одоо эерэг болчихсон байсан. Ялангуяа
одоо бол яг энэ дайны нөхцөл байдал одоо гэрээгээ голно эцэлээ зурх юм бол энэ одоо хөрөнгөний зах зээл болон одоо бусад зүйлсүүд дээр за улсуудын эдийн засаг дээр ч гэсэн маш томхон бас сэргэлтүүд эргэж ирэх магадaltaй гэж хүлээжсэн боловч одоо харамсалтай нь тийм зүйл болсонгүй. За тэгтээ яг нэг гэрээ бол үргэлжилж байгаа бол хэвээрээ тий. За үүнтэй холбоотойгоор ямар одоо хөдөлгөөнүүд зах зээл дээр орсон бэ гэх юм бол за Nasdaq-ийн хувьд бол тэг 191%-аар бас өсөлттэй харагдаж байна. За үндсэн гол гэрээ хийгдэж байгаа гэдэг утгаараа бол энэ одоо эерэг байгаа тохиог харуулж байна. За S&P 500-ийн хувьд бол тэг 158%-ийн өсөлттэй. За Dow Jones-ийн хувьд бол харьцангуй удаашралтай байгаа буюу тэг 105%-аар одоо эерэг ийм үзүүлэлттэй байна. Тэгэхээр яг хөө ингээд өнөөдөр бол яг 5 сарын яг энэ хамгийн сүүлийн өдөр за арилжааны. За тийм учраас эндээс харах юм бол бид нар бас 5 дугаар сард ямар перформанс үзүүлсэн буюу ямар гоо гүйцэтгэлтэй байсан талаар бас мэдээллийг нэмж хүргэе. За энэ дээр бол S&P 500 бол нэг 5 орчим хувь өсөлттэй. За Dow Jones-ийн хувьд бол нэг 2 орчим хувь. За Nasdaq-ийн хувьд бол 8% буюу технологийн компаниуд хамгийн өндөр өсөлтийг бас үзүүлсэн хэвээрэл байгаа. За тэгээд эндээс улбаалаад бас зарим нэгэн одоо предиктүүд буюу одоо шинжээчдийн яг энэ таамаглалууд гарч эхэлж байна л да. Тэгэхээр Deutsche Bank-ны болон Morgan Stanley-гийн шинжээчд энэ цаашдаа маш одоо эерэг ийм нөхцөлийг үргэлжлүүлж үзүүлэх юм байна гэдэг таамаглалуудыг бас гаргасан. За үүн дээр бол S&P 500 индексийг бүр 8000 одоо нэгжид хүрэх боломжтой. За нөгөө талаараа Morgan Stanley бол 8300 хүрэх боломж байна гэдгийг бас тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ одоо шинжээчд бол илүү одоо нөгөө жижиглэнгийн арилжаач ч гэдэг юм уу те хөрөнгө оруулагчдын хувьд илүү одоо энэ мэдээллийг өгснөөр одоо эргээд эерэг ийм нөхцөлийг бас бүрдүүлэх гэж оролдож байна гэж бас хүмүүс харж байна л та. Тэгэхээр ер нь бол макро эдийн засгийн энэ хүн мэдээллүүд нь зах зээл дээрээ бас илүү эерэг хандлагатай байгаа энэ үед эргээд яг энэ дайны холбоотойгоор инхийн гэрээ хийх хилцэл хийгдэж байгаа учраас зах зээлүүдэд одоо цаашдаа эерэг байх ийм том дохио боллоо гэдгийг л одоо ерөнхийдөө онцолж ийн гэсэн үг. За яг хөө зөвхөн энэ дээр нэг зүйлийг нэмээд сонирхуулахад нэг ийм зүйл болоод байна л да. 4-р сарын одоо Америкийн нэгдсэн улсын durable goods гэж одоо ойлголт байдаг буюу урт хугацааны одоо ашиглагддаг бараа бүтээгдэхүүнийг ерөнхийдөө ингэж нэрлэдэг. Тэгэхээр энэний худалдан авалтын үзүүлэлт 3 дугаар сурд 1.3%-аар өссөн байсан гинэ. Тэгтэл сая 4-р сарын тоон дата мэдээлэлээр 7.9%-аар өссөн буюу хэрэглэгчид илүү их одоо хэрэглээгээ одоо өндөрсөж байгаа гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ ямар ч гэсэн хурдтай өсөлт байгаа гэдгийг илэрхийлсэн учраас энэ бол одоо юу гэдэг суур индексүүдэд бас цаашдаа эерэг үзүүлэлтийг үзүүлэх ийм боломж юм аа гэж бас тайлбарууд гарч ирсэн байна. Тэгэхээр яг одоо цаг үетэй холбоотой одоо шин сургууль мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тэгэхээр анхаарах хөдөлгөөний дараагийн хэсэгт бид бас дайнтай бас нэг талаараа холбоотой нэгэн зүйлийг дурдах болж байна. Тэгэхээр тэр бол мэдээж Орос, Украины дайн, Азербайжаны мөргөлдөөн, за Ираны цохилтууд бол ойрт ондод гарч байгаа энэ асуудлуудаас нэг зүйл маш тодорхой харагдаж байгаа. Энэ бол дрон байгаа. Буюу нисэгчгүй ийм одоо дайралтын нисэх төхөөрөмж байгаа. Тэгэхээр энэ бол яалтч өнөөдөр фронтын шумын гол зэвсэг. За нэг үгээр хэлбэл бас дайны хувь заяаг одоо шийдэх хэмжээний одоо ийм төхөөрөмж байгаа. Тэгэхээр хямд өртгөөр за ийм одоо устгах ийм дайралтын дроноос эхлээд өндөр технологийн тагнуулын төхөөрөмжүүд толооны талбарт илүү давуу талыг бий болгож байгаа учраас бол дэлхийн одоо хүчрхэг улс орон гүрнүүд бол яалтчгүй энэ салбарт илүү анхаарлаа хандуулж одоо хөрөнгө хаяж ажиллаж байна. За энэхүү технологийн уралдаанд бас хоцорхгүйд бол Америк нэгдсэн улс нэгэн шийдвэр гаргасан нь за дроны үйлдвэрлэл болон хөгжүүлэлтэд түүхэн байгаагүй маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн байна. За тодруулах юм бол Америк нэгдсэн улсын болон хамгаалахын сайд PTX-эд за цэргийн салбарт Америкийн давмгаалыг эргүүлэн авчрах. За ялангуяа дроны технологиор дэлхийд тэргүүлэх зорилготой drone dominance буюу одоо дроны давмгаалал гэсэн одоо ийм нэртэй хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм байна. За үүний зэрэгцээ бол бас Трампын засаг захиргаа дотоодын дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, за зардлыг бууруулах зорилгоор хэсэг бүлэг компаниудтай бас хөрөнгө оруулалтын хилцэл хийхээр бас яригдж байна. За мэдээж үүний зорилго бол одоо дрон худалдаж авахд биш. За харин тэдгээр компаниудын үйлдвэрлэлийн шугамыг нь өргөдгөх, за нийлүүлэлтийн сүлжээг бичлэхэд бол чиглэж байгаа. Буюу одоо өөрсдөө илүү үйлдвэрлэх тал дээр хөрөнгө хаяж байгаа гэсэн үг. За тэгээд энэ бол эргээд одоогоор бол Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн дронууд хит үнэтэй байгаа
бөгөөд засгийн газар одоо нэгж дайралтын дроны үнийг $5,000 доош түвшинд барихыг бол зорж байгаа маань. За нөгөө түрүүн дурдсан дроны давмгаалал гэсэн хөтөлбөрийн талаар иргэн дуртахад Америк нэгдсэн улсын одоо батлан хамгааллын сайд Pete Hegseth Америк нэгдсэн улсын дистрикт хүчнийг орчин үеийн тулааны талбар дасан зохицох чадваргүй за хэд нүсэр бүтэцтэй байна гэж үзэж байгаа. За тэгээд дараах өөрчлөлтүүдийг бол төлөвлөж байгаа юм. За хуучинсаг удаан нүсэр зэвсэгтэй худалдаа авалтын тогтолцоог хаалж за технологийн компаниудаа шууд за хурдан хамтран ажиллах. За сая долларын үнэтэй буужингаар хямдхан дроныг устгахын оронд Америкийн нэгдсэн улс өөрөө асар их хэмжээний хямд өртөгтэй дайралтын юм дронуудтай болох. За Орос Украины дайнд бол дрон ямар чухал болохыг харуулсан учраас Америкийн нэгдсэн улсын энэ салбарт хятад болон бусад өрсөлдөгчдөөс хоцрохгүй байх одоо ийм одоо ажлуудыг бол төлөвлөн ажиллаж байгаа. За тэгээ үүний хүрээнд 2027 он гэхэд 200 мянган гаруй нэг удаагийн дайралтын дрон худалдаж авна. За үүнийг бол одоо эхний үе шатанд буюу 2026 оны яг энэ ихэнх үед энэ дунд үед за 30 мянган дрон захиалж авахар. За тэгээ түрүүнд дурдсан нэгж бүрийнх нь үнийг $5,000 орчим буюу үүнээс доош байлгах. За дараагийн үе шатууд нь захиалгын тооны лимитийг хэрээр нэгж дроны үнийг 2300 хүртэл бууруулах юмд зорилт тавьсан байна. За үүнд бол мэдээж технологийн компаниудын дунд Gauntlet хэмээх цувралт одоо тэмцээн сорил зохион байгуулж хамгийн шилдэг хямд үр дүнтэй дроныг шалгаруулах замаар худалдаа авалт хийхээр бол ажиллаж байгаа маань. За тэгээ зөвхөн техник аваад бас зогсохгүй тулдах арга барилыг бас үндсээр нь өөрчлөхөөр тусгасан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо Америкийн нэгдсэн улс энэ батлан хамгааллын салбартаа бас нэгэн шинэ одоо тактик шинэ одоо арга замыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь бол дрон болж байна. Тэгэхээр ер нь одоо дэлхийн зах зээлд топ одоо дроны тоглогчид юу байна? Яа. Тэгэхээр бидний хамгийн одоо хэрэглээнд ойрхон байдаг. За яг энэ брендийг бас хүмүүс нэлээд мэддэг л дээ. DJI гэдэг тийм. Энэ дрон бол зөвхөн яг хэрэглээний түвшинд нийт одоо дроны 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг ийм том үйлдвэр болж хувирсан. За тэгэхээр мэдээж одоо энэ салбар дээр байгаа одоо өрсөлдөгч нар бол яг харилцаа адилгүй байна л да. Одоо нэг хэсэг нь бол яг хэрэглээний түвшинд үйлдвэрлэгч гэдэг, нэг хэсэг нь бол яг энэ цэрэг дайны зорилттой. За зарим бүр судалгааны зорилтоор ч гэсэн энэ дроныг бол үйлдвэрлэж байгаа судал байгаа. За үүн дээр бол Америк нэгдсэн улсын Lockheed Martin гэдэг одоо компани байдаг. Энэ компани бол илүү одоо энэ цэрэг техникийн талаас нь хөгжүүлдэг маш хүчтэй хийж байгаа. Тэгэхээр энэ компаниуд одоо сүүлийн үед бол яг энэ хувьцааны үнэлгээнд ч гэсэн асар хүчтэй өсөж байгаа. За 2022 оноос хойш Орос Украины дайнаас хойш бол тус компани үнэлгээ бол асар өндөр өссөн байдаг. За дараагийн нэг бас сонирхуулах одоо тэр компани гэх юм бол за энэ Base Systems гэдэг компани байгаа. Base Systems бол Европын нийт одоо тэр агаараас цохилт өгөх одоо тэр одоо системийг одоо эсэргүүцэх одоо хамгаалтын юм систем гэсэн үг. Тэгэхээр энийг хөгжүүлж байгаа энэ Base Systems компани бол одоо бас өөрсдөө дрон үйлдвэрлэгч. Гэхдээ илүү нэг систем одоо хамгаалтын систем үйлдвэрлэдгээр нэлээд алдартай ийм компани байгаа. За ингээд хамгийн сүүлд нь бол яг энэ Израилийн aerospace industry гэр нь бол дурдсан зүйтэй. За яагаад энэ компаниг дурж ийн гэхээр Израилийн энэ одоо дрон үйлдвэрлэгч бол яг энэ одоо сүүлийн 2022 оноос хойш болж байгаа бүх мөргөлдөөнүүдэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бас нийлүүлж байгаа ийм одоо онцгой компани. За хоёр тал бол хоёуланд нь ч гэсэн бас нийлүүлж ийн гэдэг ийм яриануд байдаг. Тийм учраас эдгээр компаниуд бидний харж байгаачлан эдгээр компаниуд бол энэ дроны зах зээл дээр бол нэлээд том тоглогчид болж орж ирж байна. За мэдээж хэрэглээний болон за яг энэ батлан хамгаалахын салбарт байгаа гэдгээр нь бид нар ангилах зүйтэй байх. За түүнээс гадна бас бусад одоо компаниудыг харах юм бол илүү судалгааны чиглэлийн маш өндөр дээрээс одоо газар зүүн судалгаа хийдэг ч гэдэг юм уу. Одоо ийм одоо чиглэлүүдээр ерөнхийдөө салж байгаа. Тэгэхээр ер нь бол дайнтай холбоотой эсвэл хамгаалтын системтэй холбоотойгоор энэ одоо компаниудын үнэлгээ нь сүүлийн үед бол маш хүчтэй нэмэгдсэн. За яг хэрэглээнд бол үйлдвэрлэлийн хувьд бол DJI бол номер 1 хэвээрээ байх. Тэгэхээр сая бол ингээд топ 10 тоглогчийг манай үзэгчид дэлгэцэн дээр харсан байх. Тэгэхээр энэ бүхний цаана мэдээж зах зээл байгаа. Тэгэхээр энэ зах зээл ер нь ямар түвшинд байна? Зах зээлийн хэмжээ ер нь хэд байна? За тэгэхээр дэлхийн дроны зах зээл бол 2026 оны байдлаар 63.6 тэрбум доллар болсон байна. За тэгэхээр 2032 он гэхэд 127 тэрбумд долларт ерөөдөө хүрэх таамаглалыг бол гаргаад байгаа юм байна. За тэгэхээр энэ жилийн ерөөдөө 12 орчим хувийн өсөлтийг үзүүлнэ гэсэн үг. За тэгэхээр хойд Америк ерөөдөө нийт зах зээлийнхээ 40 гаруй хувь бол эзэлж байгаа юм байна. За гэхдээ Америк нэгдсэн улсын ерөөдөө зах зээлийн дотоодод томоохон өөрчлөлтүүд бол нэгэн байдлаар л явагдаж байна. За түрүүний Нёгийн хэлснээр ерөөдөө DJI-н за Америк нэгдсэн улсын хэрэглэгчийн дроны зах зээлийн 80% ерөөдөө барьсан
хэдий хэвээр байгаа гэсэн ч за 24 оны сүүлд ерөөхдөө хүчин төгөлдөр болсон. За FCC-ийн хязгаарлалт нь шинэ хятадын дрон загваруудыг ерөөхдөө зах зээлд оруулахыг хориглосноор нийт одоо ерөөд тавцсан эрс хувиржин өөрчлөгдөж ингэж харж болно гэсэн. Тэгэхээр DJI компани 2026 онд за Америкийн нэгдсэн улсын зах зээлд 25 бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байсан хэдий ч за ерөөхдөө нийт 1.5 тэрбум долларын ерөөхдөө борлуулалт алдагдана гэдгийг бол анхааруулад байна. За тэгээд Пентагон харин одоо ерөөхдөө нууц тагнуулын одоо мэдээлэлд үндэслэн DJI-ийн хүсэлтийг одоо бүрэн татгалзахыг ерөөхдөө FCC-д бол уриалаад байсан иймэрхүү мэдээлэлүүд бол харагдсан. За тэгээ хариуд нь ерөөхдөө Америкийн нэгдсэн улсын дрон компаниуд хэрэглэгчийн зах зээлийг орлуулахын оронд за өөр зүгийг бол ажиглаж хараад байна. За тэгэхээр DJI-ийн хориг Америкийн нэгдсэн улсын иргэний дроны одоо зах зээл шинэ боломжийг бий болно гэсэн таамаглал ерөөхдөө хөрөнгө оруулагч нарт бас таамаглал гарч ирээд байгаа боловч за дотоодын үйлдвэрлэгчид нэг ч ерөөхдөө шинэ иргэний бүтээгдэхүүн бол хараахан гаргаагүй ийм мэдээллүүдийг бас харж болж байна гэсэн үг. Тэгэхээр дроны бас нэг чухал хэсэг нь жолооч байдаг. Тэгэхээр уг нь ингээд жолоодлох сайтай жолооч бол одоо ингээд маш чухал байж байгаа боловч одоо хиймэл оюун гэж зүйл орж ирж байна. Тэгэхээр бас энэ зах зээл бас цаашид яаж томорч яаж ирэхийг бол одоо таашгүй. Тэгэхээр энэ үүнийг бол ажиллах хэрэгтэй. Зөвхөн ажлынханд хөтөлбөрийн анхаарах хөдөлгөөний хэсэгт бид яг одоо дэлхийд өрнөж байгаа геополитикийн асуудал буюу Ираны одоо дайнтай холбоотой хамгийн сүүлийн мэдээллүүдийг хүргэхийн сацуу. За үүнд бас нэгэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа одоо дайралтын дрон за дайны зорилттой дрон болон нисэх төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Бид тун удахгүй хэсэг завсарлагын дараа онцлог зочны хэсгээр үргэлжлэх болно. Үзэгчдээ ажлын хөтөлбөрийн хөтөлбөр маань онцлог зочны хэсгээр үргэлжлүүлж байна. Тэгэхээр бид яг одоо студид Dev Summit 2026 арга хэмжээний за олон улсын одоо хамтран зохион байгуулагч Bell Community-гийн хамтран үүсгэн байгуулагч Ленкатай ярилцахаар студидтэй урьсан байна. Okay, welcome. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон Dev Summit 2026-д тавтай морил танд Монголын технологийн community-гийн ирч хүч хэрхэн мэдрэгдэж байна вэ? Мөн Bell Community энэ жил яагаад Dev Summit-ийн зохион байгуулалтад Андридтай хамтрахаар шийдсэн бэ? Юуны өмнө намайг өрсөнд маш их баярлалаа. Улаанбаатар хотод болж байгаа Монголын технологийн салбарын хамгийн том цугларалтын нэг хэсэг болж байгаадаа үнэхээр баяртай байна. Юун түрүүнд надад энэ хот таалагдж байгаагаа хэлье. Үнэхээр гайхалтай ирч хүч мэдрэгдэж байна. Энд олон соёлын элементүүд нэг дор ууссан, сэтгэл тоногших олон сайхан үйл явдлаар дүүрэн хотуудын нэг гэж санагдлаа. Би эндхийн технологийн салбарын зарим хүмүүстэй тэр дундаа Анридийн багийнхантай уулзсан. Би Dev Summit-ийн санаачлагч Амар Баярыг хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан. Би уулзсан хүмүүсээсээ ирч хүч, итүү хэрэглэлийг мэдэрсэн. Тэд маш нээлттэй, мөн шин зүйл тасан зохицох чадвар сайтай санагдсан шүү. Энэ байдал надад үнэхээр эцэгдэл төрүүлсэн. Маргаашнаас эхлэх хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээндээр community-гийн бусад хүмүүстэй танилцахыг тэсэн яадаг хүлээж байна. Таны хоёр дахь асуулт болох Анридтэй хэрхэн хамтарч ажиллаж эхэлсэн талаар хариулъя. Энэ бол маш сонирхолтой төвхөлтэй. Бидний хамтран үүсгэн байгуулсан Bell бол олон community-гийн нэгдэл юм. Бидний эрхэм зорилго бол дутуу үнэлэгдсэн зах зээлүүд болон шинээр бий болгож байгаа community-нуудад илүү том network-ийн үе талгыг нээж өгөх. Энэ оны ихээр бид Сан Франциско хотод Amazon, Anthropic болон цахиурын хөндийн бусад томоохон технологийн компаниудтай хамтран хакатон тэмцээнийг зохион байгуулсан. Амраа тэр хакатонд оролцсон юм. Мөн хит хитэн шагналж хүрсэн шүү. Бид тэжэл анх танилцсан. Дараа нь тэр надтай холбоо тогтоож Dev Summit-ийн талаар танилцуулж хамтран зохион байгуулагч нартайгаа танилцуулсан юм. Ингэж л манай түншлэл эхэлсэн дээ. Анридтай хамтран ажиллах шийдвэр гаргахад үнэхээр хялбар байсан. Учир нь түрүүн хэлсэнчлэн манай эрхэм зорилго бол дутуу үнэлэгдсэн байж болох жижиг зах зээлүүдийг дэмжихэд оршдог. Бидэнд нөөц болон олон улсын хамтрагчид байгаа ч бүс нутгийн соёлыг сайтар мэддэг хамтрагч бидэнд үнэхээр их хэрэгтэй. Анрид бол Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг. Иймд Монголын зах зээлд бодит ажил хийхэд энэ хамтрал зайлшгүй шаардлагатай. Үнэхээр сонирхолтой төвх байна. Тийм ээ, таны хэлсэнчлэн олон соёлын бүрдэл энд байдаг гэж хэлж болно. Дараагийн асуулт, Dev Summit бол технологийн хязгаарыг тэлхийг хүсэгчдийн нэг дор цуглардаг платформ. За Bell Community-гийн хувьд Монголын хөгжүүлэгчдийн community энэ арга хэмжээнээс ямар мессежийг аваасаа гэж хүсэж байна вэ? Хит хитэн зүйл би нэгдүгээрт дэлхийн хамгийн дэвшилтэт технологид нэвтрэх боломжийг олж авснаар юу хийх боломжтойгоо ойлгож аваасаа гэж би хүсэж байна. Мөн тэднийг дэмжлэг авч чадах юм байна гэдгийг мэдэрч Монголынхоо зах зээлд магадгүй дэлхийн тавцанд шинэ өөрчлөлт авчрах зүйлсийг бүтээж эхлэх зоригтой болоосоо гэж найдаж байна. Түүнчлэн тэднийг өөрсдийн дүгнэлт шийдвэрээ гаргаж Монгол улсын зах зээлийн хувьд хамгийн зөв зам нь юу байх вэ гэдгийг тодорхойлосоо гэж хүсэж байна.
Эндх зах зээлийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь тэд өөрсдөө. Тэдний тэрхүү холбоог тогтоож шийдвэрээ гаргаасаа гэж найдаж байна. Бидний өгөхийг хүсэж байгаа гол мессеж бол энэ. Томоохон нөлөө үзүүлэх зүйл бүтээхийн тулд та заавал Сан Франциско эсвэл Цахиурын хүндэд байх албагүй. Та энд байна. Технологи, ялангуяа хиймэл оюун болон хиймэл оюунт агентууд технологийн инновацийг илүү ардчилсан хүн бүрд хүртээмжтэй болгосон. Тиймээс хаана байгаагаас үл хамааран бүтээхийг ирмэлзээрэй. Магадгүй танд зөвхөн интернет л байхад хангалттай. Миний мэдэж байгаагаар Монгол улс интернетийн сүлжээ нэвтрэлтээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Тэгэхээр танд давуу тал байна гэсэн үг. Дараагийн асуултаар танай Bell community-ийн үйл ажиллагааг сайн мэдэхгүй хүмүүс зориулж community-ийн эрхэм зорилгыг бидэнтэй хуваалцаж одоо та бүхний шийдвэрлэхийг хичээж байгаа хамгийн том сорилт юу байна вэ? Bell гэдэг нь Boundless Entrepreneurship, Empowerment, License Liberty and Empowerment гэсэн үгний товчлол юм. Өсөг бүрэн бидний баримталдаг үнд зүйлсийг илэрхийлдэг. Бидний эцсийн зорилго бол дэлхийн технологийн инновацийн платформыг бий болгох, нөлөө бүхий эрхмүүдийн сүлжээгээ тэлэх, хөрөнгө оруулалт болон боломжуудын хүртээмжийг өргөжүүлэх, ялангуяа дутуу үнэлэгдсэн төлөөлөл багтай зах зээл болон community-д туслах явдал юм. Сорилтын хувьд Bell бол олон үйл ажиллагаа явуулдаг бизнесийн загвартай. Манай үндсэн баг жижиг боловч гэрээт ажилчид, дадлагжигчид, зөвлөгөөд гэд өргөн бүрэлдэхүүнтэй. Бид маш олон арга хэмжээ зохион байгуулж воркшоп зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Түнчлэн хамтрагч байгууллагуудынхаа менежментэнд тусалцаа үзүүлдэг. Тиймээс ийм цомхон багтаагаар их ажлыг хэрхэн удирдах вэ гэдэг нь өөрөө сорилт болдог. Энд л AI бидэнд үнэхээр их тусалдаг шүү. Гэхдээ хамгийн том сорилт энэ гэж би боддог. Авьяас чадвар дэлхийн хаанч бий. Харин боломж нь тийм биш юм. Монгол, Кен, эсвэл Вьетнамд байгаа инженер хөгжүүлэгчид төсөөлөд үзтээ. Тэдэнд Калифорнид байгаа хин нэгэнтэй ижил потенциал байгаа боловч танилын хүрээ, хөрөнгө оруулалт, боломжит хүрэх ижил түвшний хүртээмж байдаггүй. Тэрхүү боломж хүртээмжийг авьяас байгаа газар руу аваачих нь миний шийдгийг хүсдэг зүйл. Авьяас хаасаагүй байдаг, харин боломж бол үгүй гэсэн үг надад их таалагдлаа. Үнийг л биелүүлэхийн тулд бид энд байгаа шүү дээ. Одоо үе технологийн хөгжлийн ирээдүйг AI-гүйгээр төсөөлхийн аргагүй болсон байна. Одоогоор AI-н Bell community-ийн үйл ажиллагаа болон танай гишүүдийн програм хангамж бүтээх арга барилыг хэрхэн өөрчилж байна вэ? Сайхан асуулт байна. Өмнө нь арга хэмжээ зохион байгуулах эсвэл арга хэмжээний хуудас бэлтгэх гэд мөн хүмүүсийн хооронд нь холбох бүх зохион байгуулалтын ажилд хамгийн их цаг зарцуулдаг байлаа. Хиймэл оюуны тусламжтайгаар хийсэн нэг жишээ хэлье. Бидэнд AWS болон Anthropic-тай хамтран зохион байгуулсан Hackathon-ы үеэр бид хиймэл оюун ашиглан логистикийн асуудлуудыг зохицуулдаг платформыг бүтээсэн. Маркетингаас эхлээд хэрэглэгчийн удирдлага, хөгжүүлэгчид төслөө илгээх, шүүгчид оноо хүртэлх бүх зүйлсийг нэг платформ дээр багтаасан. Бид үүнд Manus болон Cloud-ийн кодыг хослуулан ашиглаж хэдхэн хоногийн дотор л бүтээж чадсан. Ер нь бид бизнесээ явуулахдаа Cloud, Gemini, ChatGPT зэрэг олон төрлийн хиймэл оюуны хэрэглүүрүүдийг ашигладаг. Програм хангамжийн инженерчлэлийн тухайд өмнө нь ажлын 80% нь бүтээх, 20% нь турших байсан. Харин одоо програм хангамжийн инженерчлэлийн 80% нь турших, 20% нь бүтээх болж байна. Хиймэл оюунд хэрэглүүрүүдийг ашиглаж чаддаг хинч гэсэн асар богино хугацаанд хүссэн зүйлээ бүтээж чадна. Өнөөдрийн гол сорилт бол систем, найдвартай, аюулгүй байдлын хувьд хангалттай байгаа эсгийг шалгах туршилтын тогтолцоог хэрхэн бүтээх вэ гэдэг дээр Бидэнд 2 минут үлдсэн байна. Сүүлчийн асуулт. Bell community-гийн дараагийн төлөвлөгөө юу вэ? Монголын технологийн мэргэжилтнүүд тантай цаашид хэрхэн холбоотой байж яаж хамтарч ажиллаж болох вэ? Бидний хамтрал дөнгөж эхэлж байна. Бид энтхийн Dev Summit болон Монгол улстай урт хугацааны түншлэл тогтоож олон улсын нөөц бололцоог ийшин татахыг зорьж байна. Бидэнтэй холбогдох хамгийн амархан арга бол би маргааш болон ням гарагт Dev Summit дээр байна. Та бүхэн ирээд надтай өөрийн биеэр уулзч болно. Мөн над руу шууд lenkahuang@belltech-community хаягаар имэйл бичиж болно. Бид Монголын аль болох олон хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч, технологийн лидерүүдийг дэлхийн хөрсөнд нэтворкийг багтаахыг хүсэж байна. Имэйл бичээд юу бүтээж байгаагаа, танд ямар дэмжлэг хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Бид таныг дэмжих болно. Манай студид хүрэлцэн ирж үнтэй санал бодол туршлагаа хуваалцсан танд маш их баярлалаа. Dev Summit дээр уулзцгаая. Маргааш уулзъя. Баярлалаа. Үзэгчдээ бид эсэх завсарлагын дараа макро эдийн засгийн сэдвүүдээр иргэн үргэлжлэх болно.
Америк нэгдсэн улсын GDP-ийн асуудлыг бас хөндөж ярих нь зүйтэй байна. За нэгдүгээр улирлын GDP-ийн тоон утгууд гарсан. За энэ бол 1.6% өсөлттэй байна гэдэг одоо мэдээлэл гарсан байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол 2% дээр хүлээжсэн энэхүү макро эдийн засгийн тоон үзүүлэлт 1.6% руу гарна гэдэг бол мэдээж эерэг дүнтэй байгаа болохоор өсөж байгааг харуулж байгаа. Гэсэн хэдиж хүлээлтэнд хүрсэн хэмжээний тийм хурдцтай эдийн засаг өсөөгүй байна гэдгийг бол одоо баталсан ийм үйл явдал боллоо. За бид нар GDP-гээр ерөнхийдөө одоо бусад одоо салбарууд руу юу гэж одоо харьцуулж хардیں۔ Гэхээр actual GDP буюу одоо хүлээгдэж байгаа GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн. За forecast буюу одоо таамаглаж байгаа тэр хүлээлтээс хэр байгаа вэ гэдгээр бол үнэлдэг. За тэгэхээр энэ удаад бол таамаглалаас мэдээж доош орж байгаа учраас энэ өөрөө Америк нэгдсэн улсын мөнгөн одоо валютад буюу за долларт бол одоо ийм сөрөг хандлагыг үзүүлсэн. За ингээд долларын индекс бол ойролцоогоор 1.2%-аар одоо унсан ийм одоо нөхцөлийг бол үзүүлж байгаа. За энэний хамгийн одоо гол анхаарах зүйл нь юу гэдгийг гэхээр хэрвээ долларын индекс одоо унах нөхцөл байх юм бол зөрөөд одоо бусад ассетууд дээр өсөх асуудлууд үүсдэг. За энэ бол хувь цааны за одоо commodities буюу одоо товарын зах зээл за ингээд өөр одоо энэ ассетуудад эргээр нөлөөж болдог. Тийм учраас нэг доллараар зөвхөн зарагдж байгаа учраас яг энэ хоорондоо солилцож байгаа энэ асуудал нь бол одоо бусад ассетуудаа өсгөх асуудал бол байдгаа гэж бол ойлгож байна. Тэгэхээр GDP-г ерөнхийдөө нэг юм 3 үе шаттай бол гаргадаг л да. За нэгдүгээрт бол advanced GDP буюу хамгийн одоо ихний тооцоололоор анхлан одоо тооцоолол гэж ойлгож болно. За ингээ хоёр дахь тооцоолол буюу за шинжлэгдсэн тооцоолол болоод за ингээ final буюу одоо хамгийн сүүлийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн ямар хуу байгаа вэ гэдгийг эцсийн тооцооллыг бол хийж идэг. Тэгэхээр энэ одоо өчигдрийн гарсан тоон дата мэдээлэл бол энэ эцсийнх нь буюу нэгдүгээр улирлын эцсийн тооцоолол байна гэж ойлгож байна. За ингээд үүнээс шалтгаалаад бол одоо бусад одоо хувь цааны зах зээл ч гэдэм үү энэ зах зээлүүд дээр бас эерэг нөлөөлөл орсон нь бол үүнтэй холбоотой гэж бас тайлбарлаж байгаа. За ингээд хувь цаанууд ер нь яагаад одоо гинт өсөд байгаа вэ гэдэг асуудал бас биднэрт нэлээд сонирхолтой байгаа. За мэдээж одоо бидний нөгөө нэвтрүүлгийнхаа эхэндээ ярьсан ойрох дорнодын асуудалтай холбоотойгоор бол мэдээж хувь цаанууд өсөж байгаа. Нөгөө талдоо ямар асуудал үүсэж байгаа юм гэхээр хэрвээ энэ гэрээ хилцэл хийгдээд за эдийн засаг эргээд хэвийн үргэлжлээ. За эрчим хүчний үн ингээд буугаад эхлэх юм бол урт хугацааны инфляцийн дарамт бол байхгүй болно. За тэр дарамт байхгүй байх юм бол одоо төв банкуд илүү өөрсдийнхөө тэрхүү бодлогын хүүг доош нь буулгах боломжтой буюу зах зээл рүү мөнгө нийлүүлэлтийг илүү нэмэгдүүлэх боломж бий болно гэсэн. Тийм учраас илүү одоо нөгөө хувь цаанууд дээр хүмүүс эргээд одоо орж эхэлж байгаа энэ нөхцөлийг харж байна. За яг энэ хүү одоо дайн эхлснээс хойшоогоо бол одоо хувьцааны зах зээлүүд дээр мэдээж айдас байсан нь бол байсан. Гэхдээ хүмүүс яг ямар бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулахаа бас яг ойлгохгүй байсан учраас ерөнхийдөө эргээд хувьцааны зах зээлийг өссөн гэдэг дээр бол бас шинжээчд нэлээд өөрсдийнхөө таамаглалыг төвшүүлээд байгаа. За ингээд хувьцаануудын өсөх болсон шалтгаанууд бол дандаа эерэг талтай байгаа учраас одоо өнөөдрийн бидний харж байгаа энэ хүү одоо компаниудын хамгийн дээд үнэ ханш, индексүүдийн хамгийн дээд үнэ ханшуудыг бол харж болж байна. За үүнээс гадна бас технологийн салбарын хувьцаануудын энэхүү юуны earnings гэж хэлдэг тайлангийн үзүүлэлтүүд маш эерэг байгаад байгаа учраас ер нь л одоо хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй бол эргээд эерэг ийм хандлага руугаа шилжсэн гэдгийг бол бид нар харж байна. За үүн дээр дараагийн хэсэгт нь бол бид нар алтыг бас онцолж ярих юм зүйтэй. За өчигдөр буюу одоо пүрэв гарагт PCE индекс бол гарсан байж байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд одоо инфляцийн шийдвэрийг гаргахад хамгийн одоо их хэрэгэлдэг дата мэдээлэл бол энэ PCE индекс байдаг. Тэгэхээр хэрвээ энэ одоо хүлээлтэнд хүрэх юм бол мэдээж маш эерэг юм нөхцөлийг бүрдүүлнэ. За хүрэхгүй байх юм бол мэдээж эсрэгээр эдийн засагт бол муугар сөргөөр нөлөөлөд явна шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор алтны үнэлгээ лав гарагт маш хүчтэй унаж 4300 орчимд унсан боловч эргээд 4500 руу маш хүчтэй сэргэж гарсан. Энэ мэдээлэл гарснаар. Тэгэхээр 4300 гэдэг үнэ нь бол daily гэж хэлж байгаа буюу өдрийн зураглалаар 200 өдрийн moving average дундаж үзүүлэлттэй дундаж хөдөлгөөний хамгийн доод цэг байсан 4300. Хэрвээ энэ 4300-аас доошоо орох юм бол алтны хувьд бол эргээд тэр том өсөлтийн тренд бол дуусчих магадлалыг бас илтгэх байсан бол яг энэ 4300 орчим үнээс бол эргээд 4500 руу хүчтэй шилжсэн учраас ер нь бол хөрөнгө оруулагчид ялангуяа техник шинжээчд бол
алтны одоо uptrend гэж хэлдэг те өсөлтийн тренд бол ерөнхийдөө дуусаагүй байгаа юм байна гэдгийг бол үүн дээр бол нэлээд онцолж тайлбарлаж байна. За тэгэхээр нөгөө техник шинжилгээнд дээр зарим тохиолдолд ингэдэг штэ хүмүүс техник шинжилгээг хэтэрхий одоо байх ёсгүй зүйлийг одоо байлгах гэж үзэж ийн гэж одоо тайлбарладаг байхгүй. Тэгэхээр нөгөө яг тэр нөхцөл нь бас бүрдчлээ буюу яг л техник шинжилгээнийхээ дагуу л одоо хөдлөөд явчлаа гэж харж байна. Тэгэхээр 4300-аас доошоо орсон бол алтны хувьд магадгүй эргээд өсөлтийн тренд бол зогсож байгаа энэ үйл явцыг батлах хэрэгтэй байсан бол яг энээсээ дээшээ өсчлөө гэдгийг бид нар харж байна. За эргээд алтан дээр бас нэг сонирхолтой мэдээлэл байна. За 4-р сард нэг ийм асуудал болсон. За Хятадын Хонконгоор дамжуулж одоо тээвэрлж байгаа тэр цэвэр алтны импорт бол 4-р сард өмнөх сараас 81% өссөн. Бүр 81%. Энэ чинь урд нь хийжсэн авчирчсан тэр цэвэр алтныхаа хэмжээг бараг даблж байгаа асуудлыг ярьж штэ тий. Тийм болохоор эргээд Хятад улсад бол яг энэ бие талтны хэрэглээ маш өндөр байгааг бол энэхүү тоон мэдээлэл харуулсан. За ингэснээрээ бол фьючерс зах зээл дээр бол 4532 үнэлгээнд хүртэл одоо хүрсэн ийм мэдээлэл нь бол бас энэ одоо нөхцөлтэй холбоотой байна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр мэдээж нөгөө нэг хэсэг алтны үнэлгээ хит өндөр болоод хүмүүс орхоос айгаад имийгээд мөнгө рүү орж исэн. За ингээд бусад одоо асsetуудыг худалдаж авчихсан бол эргээд 4300 болох үед бол алтны үнэлгээг бол хямдхан байна гэж бас хүмүүс харж байгаа шиг байна. За хөрөнгө оруулагчид бол илүү хөрөнгө оруулалтыг бас алт руу чиглүүлж байгаа. За эргээд нөгөө саяны бидний GDP өсөлт нь удаашралтай гарсантай холбоотойгоор долларын сулрал үсээд эргээд алтны үнэлгээ өсөж байгаа юм давхар яг ингээд юу хийж ин л да одоо мэдээллүүд бол давхцаж байгаа учраас ийм одоо хүчтэй өсөлт орлоо гэдгийг бол бас шинжээж тайлбарлаж байна. Тэгэхээр макро эдийн засгийн холбоотой сонирхолтой мэдээлэлүүд хүргэсэнд баярлалаа. Бид тун утгагүй та бүхний яг одоо энэ цаг мөчид анхаарлаа хандуул шаардлагатай олон улсад болж байгаа технологи, хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр бидний хамгийн ихний мэдээлэл бол Anthropic компанитай холбоотой мэдээлэл байна. Тэгэхээр компани үнэлгээ бас 960 тэрбум долларт хүрсэн байна. Тэгэхээр энэ өсөлт яаж яваад юм хурч вэ? Сүүлийн өдрүүд бид нар яг нэг их найдын одоо үнэлгээг маш их ярьж байна тий. Одоо эдгээр компаниуд бол ялчгүй одоо зах зээл өндөр одоо өсөлттэй байгаатай холбоотойгоор энэхүү өөрсдийнхөө нийт зах зээлийн үнэлгээг бол маш ихээр хэлж байна. За үүний нэг нь бол одоо Anthropic компани болж орж ирлээ. За мэдээж Anthropic компани бол олон нийтэд нээлттэй компани одоохондоо болоогүй байгаа. Гэсэн ч бол маш ойрхны хугацаанд бол хоёр дахь зах зээл дээр зарагдах боломжтой ийм бүтээгдэхүүн болж хувирна. За ингээд 967 тэрбум ам долларын үнэлгээнд хүрсэн нь өөрөө OpenAI гүйцэж байгаа буюу бидний өдөр тутамдаа хэрэгжилж исэн энэхүү ChatGPT-г cloud систем бол ерөнхийдөө давж байгааг бол харуулж байна. За тэгэхээр энэхүү одоо илүү их өндөр үнэлгээнд хүрж байгаа нь юу юутай холбоотой юм гэхээр Anthropic-ийн ерөнхийдөө бизнес модельтэй холбоотой гэж үзэж байгаа. За ямар бизнес модель юм гэхээр анханасаа Anthropic компани ерөөсөө компаниуд руу чиглэж исэн ийм одоо зорилготой байсан. Тийм учраас илүү одоо corporate хэрэглээнд буюу одоо хүмүүсийн одоо ажилдаа одоо тэ өдөр тутмынхаа ажилдаа хэрэгжилж байгаа нь бол илүү их одоо энэхүү өсөлтийг бий болгох үндсэн шалтгаан болсон байна. За ингээд сүүлийн 16 сард ерөнхийдөө орлого нь 47 дахин нэмэгдсэн. Энэ бол одоо нэг компани дээр ихэд 16 сар гэдэг бол жид гарамхны маш хурдтай нэмэгдэж байна гэсэн үг тийм. За ингээд ерөнхийдөө анх одоо 3 жилийн дотор бол 4 тэрбум орчим доллароос үнэлгээ нь бол 965 тэрбум ам доллар төрсэн. За орлого нь бол ойролцоогоор 1 тэрбумаас бол 47 тэрбум болж ерөнхийдөө маш ирчтэй нэмэгдэж байгаа юм компани байна. Тэгэхээр тун удахгүй магадгүй бид Anthropic компанийг бол худалдаж авах боломжтой буюу олон нийтэд нээлттэй компани болохоор тухайн компанийн үнэлгээ бол энэ байгаагаас ч магадгүй нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр дараагийн танилцуулах мэдээлэл бол ухаалаг бүгшний зах зээлийг тэргүүлэгч Aura компани Aura Ring 5 гэсэн загвараа бол аль биесээр танилцуулсан байгаа. Тэгэхээр бас үүнтэй холбоотойгоор бас IPO хийх тухай
мэдээлэл гарсан байгаа. Энэ мэдээллийг илүүдэл эрэнгүү үргэе. За Финляндад үүсгэн байгуулагдсан одоогоор Америк нэгдсэн улсад төвтэй үйл ажиллагаа явуулж байгаа Aura компани за ухаалаг цагны зах зээлийг орлох хэмжээний эрүүл мэндийн технологи улам төгөлдржүүлж за технологийн салбарын хамгийн хүлээлттэй IPO-уудыг нэгийг хийх юм алхам албан ёсоор эхлүүлсэн байна. За бөгжний тухайд гэвэл за Aura Ring 5 өмнөх цагаараас 40% аржижиг бөгөөд за одоогоор зах зээл дээр хамгийн авсаархан нэмгэн ухаалаг бөгж болж байгаа юм байна. За тэгээд бөгжний дотор талд байдаг мэдрэгчүүдийн энэ тавгарыг нь бүрэн тэгшлээд за арьстай шууд харьцах хүрэх ийм гадрууг илүү цэвэрхэн болгосон учраас хэрэглэгчдэд яг л энгийн бөгж зүүж байгаа юм шиг ямар нэгэн тээлэх зүйлгүй тухтаа мэдрэмж төрүүлэх ийм загвартаагаар бүтээгдсэн байна. За батарей ашиглалтыг 7 хоногт нь 7 хоногийн хугацаанд хэвээр хадгалж за дохио хүлээн авах сувгийг 12 болгон нэмэгдүүлснээр унтаж байх үеийн зүрхний цохил за цусны хүчил төрөвч харьцны температурын өөрчлөлтийг урд өмнөхөөсөө илүү өндөр наривчлан мэдэрч чаддаг хэмждэг болсон байна. За IPO-гийн тухайд гэвэл Aura компани өнөөдрийн хүртэл нийт 5.5 сая ширхэг бөгж борлуулад байгаа. Энэ нь бол хамгийн өндөр борлуулалттай ухаалаг бөгж болгож байгаа зах зээлдээ. Тэгэхээр хамгийн сүүлийн сахиужилтын шатнд бол тус компани 2.5 тэрбум доллараар үнэлэгдэж байсан бол за утгагүй болох IPO-оор энэ үнэлгээг эрс давуулахаар төлөвлөж байгаа. За Aura-гийн амжилтын гол нууц нь ерөөсөө төхөөрөмж зархаас гадна сарын $599 subscription-ийн төлбөртэй аппликейшны гишүүнжлийн хураамж байдаг. Тэгэхээр үүгээр дамжуулан тасралтгүй орлогын урсгал бүрдүүлж чадсан учраас бол доктортой орлоготой байх нэг шалтгаан болж байгаа гэсэн. За мэдээж зах зээл дээр бол бас өрсөлдөгчд байгаа. За технологийн авраг Samsung компани өөрийн Galaxy Ring бөгжийг бас гаргаж Aura-гийн зах зээл рүү хүчтэй түрэн орж ирсэн байгаа. За гэвч Aura-гийн хувьд бол дизайны шинжилэл болон эрүүл мэндийн дата алгоритмын давуу талаараа бол зах зээлд анхдагч байр суурь бол хадгалсан хамгаалж чадсан бол хэвээр байд. За мэдээж Apple компани бас ухаалаг бөгжний патент авсан ч одоогоор бол албан ёсны бүтээгдэхүүн бол гаргаагүй. За мэдээж Aura-д IPO хийж зах зээл байр суурь улаан баталгаажуулах бол алтан боломжийг бол өгч байна. Энэ зайг бол хосоо орхиж байна. Тэгэхээр шинэ Aura Ring 5 нь өнөөдрөөс энэ бол өчигдөр гарсан мэдээлэл өчигдрөөс үржилсэн захиалгад гарч за үндсэн үнэ $399-оос эхэлж байгаа. Тэгэхээр түүнчлэн жин хасах GLP-1 эмийг буюу Ozempic гэх мэт эрчимтэй жин хасж байгаа хүмүүст бас эдгээрийг хэрэглэж байгаа хүмүүсийн булчингийн масс болон биеийн өөрчлөлтийг хянах хиймэл оюуны шинэ хэрэгслүүдийг бас аппликейшнд нэгдээсэн нь бас тус компани үнэлгээ болон орлого ашиг орлогын тал дээр бол илүү доктортой байлгаж байгаа гэж ойлгож байна. Цагаа зүгээд унтна гэдэг бол маш жоохон хүндрэлтэй байсан. Тэгэхээр өөртөөхөө яг биеийн жингийн масс гэдэг юм эсвэл зүрхний цохилтыг хэмжихийн тулд бид нар бүгж зүгээд унтчихдаа ч гэсэн энийг хэмждэг байх нь бол бас нэлээд чухал юм лээ. Саяхан бас ойрын хүрээлэлд бас яг ийм кейс тохиолдсон. Тэгэхээр бид нар ер нь бол яг энэ эрүүл мэндтэй холбоотой девайсуудыг маш ойрхоноос бол харж хүлээх нь чухал. Яагаад тэгэхээр энэ ирээдүйд магадгүй эдгээр компаниудын үнэлгээ бол асар өндөр болох боломжтой. Тэгэхээр энэ зах зээлүүд өөрөө хөгжиж байгаа талаар бид нар бас урд нь нэвтрүүлэгтээ дурдчихсан. Тэгэхээр миний санаж байгаагаар бол жилийн өгөөж нь энэхүү девайсуудын хувьд бол 18% таа байх боломжтой байна гэдэг тооцоол хүртэл гарсан байсан. Тэгэхээр дараагийн мэдээлэл Nvidia компани гүйцэтгэх зэрэглэж Jensen Huang-тай холбоотой байна. Тэгэхээр Цэнхоо их сургуулийн бас төлөөлөл удирдах зөвлөлд нэгдсэн ийм мэдээлэл гарсан байна. Энэ талаар илүү ярилцвал. За тий. Ерөөдөө Цэнхоо их сургуулийн эдийн засгийн менежментийн сургуулийнх нь болохоор төлөөлөл удирдах зөвлөлд бол нэгтгэхийг бол зөвшөөрөөд байгаа юм. За тэгэхээр гэтээ энэхүү томилгооны ерөөдөө албан ёсоор хараахан зарлагдаагүй ерөөдөө баталгаажсан иймэрхүү мэдээлэл бол явж байна. За тэгэхээр энэхүү ерөөдөө зөвлөл нь болохоор Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook тэргүүлдэг бөгөөд за Tesla-гийн Elon Musk, за Dell-ийн Michael Dell, за Microsoft-ийн удирдлага болон за Meta, JP Morgan, за BlackRock зэрэг ерөөдөө технологи болон санхүүгийн салбарын ерөөдөө дэлхийн нэр хүнд бүхий удирдлагууд байдаг ийм том зөвлөл байгаа. За тэгэхээр энэ зөвлөлийг бас товчхон танилцуулах юм бол нийт 65 гишүүнтэй тус зөвлөл ерөөдөө 2000 оны 10 дугаар сараас байгуулагдаад за ерөөдөө жил бүр Бээжинд хуралддаг ийм зөвлөл байгаа да. За тэгэхээр энэхүү зөвлөл нь бас Америкийн нэгдсэн улсын корпорациуд болон за Хятадын академийн хамгийн урт хугацаанд тасралтгүй жил болгон ерөөдөө үргэлжилж байгаа ийм том зөвлөл байгаа юм гэсэн. За тэгээд энэхүү үйл явдал нь яг яагаад чухал байна вэ гэж үзэх юм бол за Jensen Huang ерөөдөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп нь ерөөдөө Хятад руу ажил хийсний дараахан ойрын хугацаанд ерөөдөө энэ алхам хийсэн ерөөдөө олон нийтийн анхаарлыг бол татаад байгаа юм. За тэгэхээр Nvidia-гийн ерөөдөө дэвшилтэд AI чип нь Америкийн нэгдсэн улсын Хятадд экспортлогыг хориглосон хязгаарлалтад өртсөн нөхцөлд энэ ерөөдөө академик
хамтын ажиллагааны стратегийн алхам хэмээн ерөөдөө дэлхийд даяар үзэж байгаа юм. За тэгэхээр тиймээс ерөөдөө Цинхуагийн энэхүү зөвлөлд орох нь Хуан болон Инуйжад албан ёсны дипломат бус сууг буюу за одоо Хятадын бодлого тодорхойлогчтой хилцэх томоохон боломжийг нээж өгж байгаа ийм хэрэг гараад байна гэж үзэж байна. За дараагийн мэдээлэл бол бас нэгэн том одоо хөрөнгө бэлтэй хүн за нэгэн том компани худалдаж авсан талаарх мэдээлэл байна. За тодорхойлбол Тэрбумтон Тилмон Fertitta-гийн эзэмшдэг Fertitta Entertainment гэсэн компани Лас Вегасын алдартай казино болох Caesars Entertainment-ийг казино оператор болох за Caesars Entertainment-ийг бүхэлд нь бэлэн мөнгөөр худалдаж авах юм эцсийн хил дээр хүрсэн тухай юм мэдээлэл гарсан байна. За энэхүү хэлсэн сүүлийн жилүүдэд бол мөрөөдөө тоглоом за entertainment салбарт хийгдэж байгаа хамгийн том худалдаа авалтуудын нэг бөгөөд үр дүнд нь олон нийтийн эзэмшилд байсан Caesars компани одоо энэхүү хувийн эзэмшилд шилжиж байгаа гэж ойлгож байна. За хилцлийн нийт өртөө нь бол 17.6 тэрбум доллар. За өмнө Caesars-ийн хувьцааны цэвэр үн болох 5.7 тэрбум доллар болон тус компани өрөмлөгдсөн 11.9 тэрбум долларын өрийг за Fertitta компани өөртөө шилжүүлээ авах юм нөхцөл багтсан байгаа. За жирийн хувьцаа эзэмшигчдэд нэг хувьцаа бүрд 31 долларыг бэлэн мөнгөөр болгоно. За энэ нь уг хэлцлийн тухай одоо яриа гарч эхлэхээс өмнөх үедээ буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөртөө бол харьцуулахад 49% нэмэгдэл одоо санал болгосон юм уу. За тэгээд энэхүү одоо нэгдлэр бол дэлхийн хэмжээний зочид буудал, казино, ресторан, дижитал бодцооны аврах сүлжээ бол үүсэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр маш олон одоо компаниудын нэгдэл одоо энэхүү бий болж байна гэж ойлгож болно. Тэгэхээр одоо хөтөлбөрийн төгсгөл бас нэгэн мэдээллийг сувдаа маань хүргэнэ. За Хятадын PR-ийн өрсөлдөгч одоо Maestro S-тэй холбоотой баг шиг байна. За энэхүү Maestro S800 гэдэг машин нь ерөөдөө уламжлалт тансаг зэрэглэлийн ерөөдөө автомашинуудын зах зээл томоохон өрсөлдөгч болж орж ирж байна. За тэгэхээр энэхүү зах зээл бол бидний мэдж байгаа чинь Rolls-Royce, болон Maybach зэрэг брэндүүд бол байгаад байгаа юм. За тэгэхээр яагаад одоо ингэж томроод байна гэхээр анх энэ машин нь ерөөдөө 2025 онд бол дэлхийд даяар дэлхийд технологи анх танилцуулагдсан боловч одоо ерөөдөө зах зээлтэй нэлийн томоохон байр суурийг бол эзэлж бусад одоо өрсөлдөгч нараа бас жоохон сандаргаа дамжиж байна. За тэгэхээр энэхүү машин л 5 гаруй метрийн урттай, за 2 м өргөнтэй. Гол давуу тал нь гэх юм бол машины хаалганууд нь за одоо миллиметр долгионы радар болон за лазер мэдрэгчээр тоноглогдсон тул хажуугын саадыг мэдрээд за өөрөө хамгийн аюулгүй өнцгөр бол нэгддэг. Ийм онцлогтой гэсэн үг. За мөн Maestro S800 ерөөдөө уртлын замыг секундэд хэдэн зуун дахин сканертаж за одоо замын нүхт оргилтыг өөрчлөн тооцоолдог хиймэл оюунд явах хэд ангитай байгаа даа. За ингэснээрээ ерөөдөө зорчигчд яг юм онгоцонд явж байгаа юм шиг ямар ч тийм дөргилт төхгүйгээр айгуу тийм зөөлөн явдалтай гэдгээрээ бас айгуу онцлогтой байгаад байна гэсэн үг. За тэгэхээр энэхүү машин ерөөдөө цэвэр цахилгаан болон бензин генератор хоссон 2 хувилбартай бөгөөд за нэг удаагийн цэнэглэлт 1200 гаруй км явах хүчин чадалтайгаас гадна за хамгийн гайхалтай нь гэх юм бол одоо тусгай супер цэнэглэгчээр ердөө 10 минутын дотор батарейгаа 80% хүртэл цэнэглэдэг ийм онцлогтой машин байгаа юм. Тэгэхээр автомашины зах зээл бас үйл үе сони ихтэй байх шиг байна. Тэгэхээр бид бас хөтөлбөр бүрээрээ энэ хөө мэдээллүүдээ алдалгүй хүргэх болно. Тэгэхээр үзэгчтэй ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Бидэндээ хамт байсан танд баярлалаа.